Ой сайн уу. Ямар сонир хүн бэ? Сайн уу хоёроо уулзаагүй утсан байх шүү. За та хоёрт ярих юм байгаа байлгүй би ийшээ тамхи аваад гэх. Сони юу вэ наа найз амьдрал нь сайн уу? Сайн найз нь хэсэг хотод ажиллаж амьдарч байгаа. Саяхан Эрдэнэтэд ирлээ. Эндээ төхнөх санаатай. Миний найзаар сони юу вэ? Найз нь болдоодоо суугаад 2 хүүхэдтэй болоод болдоо хуваараа ажил хийж байгаа. Багыгаа харж байгаа саяхнаас найз нь ажилд орсон. Танаа хүн чи яасан их чинь нэмээ. Чамтай танилцаж байхдаа айгүй л туранхай залуу байсан да. Харин тийм ээ. Ажил гэрээ хоёрын хооронд машинаа унаал хоолны дэглэн болохгүй болохоор тэгж байгаа хөө найз. Өөр сайхан. Оо найз нь жоохон ажилдаа яаруу явна уу? Дараа тэгж байгаа тухтаа таарад байна. Найз нь Эрдэнэтэд ирсэн юм чинь тухтаа уулзъя да. За баяртай. За баяртай найз. Хүүе сайн уу? Тоор минь яагаа вэ? Сайн уу гэрлээ. Найз нь болдоо үзүүлгээ л явж байна. Оо тийм үү. Болдоо минь яасан өвдөө юу? Болдоо минь ийм болсон. 6 сарын өмнө харуулт өгөөдөө. Оо ямар харамсалтай юм бэ? Яагаад ийм болчихвоо? Найз нь тэнд оожир авсан байгаа. Одоохоо эргээд ирээ зөө. Ямар харамсалтай юм бэ? Яагаад ийм болчихвоо? Ийм жилигтэй маань даралтныхаа юм тогтмол байгаагүй жингийн илүүдэлтэй тэгээ тамхи татах зэрэг нь болохоор харуулт нь илүүсэн гэж хэлсэн. Одоо хань минь болохоор ажил их боломжгүй би түүнийг хараад ажилгүй байгаа да. Найзд нь жоохон хэцүү л байгаа. Чи юу хийж вэ? Оо найз нь эрт илрүүлэгт хамгаалахаар цаг авсан байсан юм аа. Тэрэндээ үзүүлээд л явж байна. Харалттай хүн сэргээн засах эмчилгээ чухал гэсэн шүү. Тэрэнд нь хамрагдаж чадаа юу? Бид хоёр ганц нэг удаа хамрагдсан. Гэхдээ нэг явахд хэцүү болохоор жоохон бэрхшээлтэй л байгаа нэг. Одоо нэг цаг болчих шиг боллоо. Die дараа гэж байгаа тухтаа таарэ за. За баяртай найз нь очноо. За баяртай. Энэ хоёрт минь яасан хэцүү асуудал тохиолдов вэ? Найздаа яаж тусалдаг юм бэлээ? Тархины харуулт гэдэг өвдсөн хүн төдийгүй тэдний гэр бүлийнхэнд ямар их асуудал авчирч ирж байна. За та хоёр маань өнөөдөр эмгээс гарч байгаа маань тархины харуулттай хүний хамгийн зөв эмчилгээ болохоор сэргээн засах хөдөлмөр цэцэл эмчилгээ байдаг. Хөдөлмөр цэцэл эмчилгээг болохоор ээж дараалтай улиралт ч юм уу нэг бол 14 хоног тутам хийлгэж байгаа нь ердөө сэргээн засах пиццэг эмчилгээ хамгийн их үр дүнтэй байдаг. Дараа нь эмийн эмчилгээ байдаг. Артерийн даралт бууруулах хэмээн тогтмол ер нь бол үргэлж даралтай хянах ёстой, цус шингэлэх хэмээн уух ёстой, холестерин бууруулах хэмээн ууж явах нь хамгийн зайлшгүй шаардлагатай шүү. Сэргээн засах эмчилгээнд тогтмол хамрагдаад одоо байгаагаас илүү сайн сайжирнаа юмч танд баярлалаа. За баярлалаа. Тархины харуулт нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 2, хөдөлмөрийн чадвар алдалтын 3 дугаар байрыг эзэлж байна. Жил тутам 12 сая шинэ харуултын тохиолдол онцлогдож, 7 сая хүн уг өвчний улмаас нас барж, тархины харуултын шалтгаанд хөдөлмөрийн чадвараа алдсан 101 сая хүн амьдарч байна. 2019 оны байдлаар нийт харуултын 63% нь 70-аас доош наснд тохиолдож байна. Тархины харуултанд нэг их найд $451 тэрбум зарцуулсан байна. Монгол улсын хувьд тархины харуултын тохиолдол 100 мянган хүн амд 195.8 бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт юм. 4 хүн дутмын нэг нь амьдралынхаа туршид тархины харуултанд өртөх эрсдэлтэй байдаг ч дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Үүнд артерийн даралтаа хэмжиж мэдэх, зүрхний хэм алдалтаа эсхэ мэдэх, зөв зохистой хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хөдөлгөөний хомсдол болон таргалалтаа сэргийлэх, цусан дах өөхний төвшинг хянах, тамхинаас гарах, дам тамхиталтаас урьдчилан сэргийлэх, согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, тархины харуултаас урьдчилан сэргийлэх боломжтой. Бурхны илчмэн та тавлан заяаган хүний төлөө зориулсан цэнхэр гаргаа амгаах илчээ цэнгэлт түнээ аврах эмчээ тандаа бид нар бүгдээрээ баярлан дуулая цэнхэр гаргаа амгаах илчээ цэнгэлт түнээ аврах эмчээ бид нар
бүгдээрээ баярлан дуулъя. Бахтан дуулъя. Синхэр гарна ханага хэлчээ. Орхон аймаг дахь бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэдрэл уламжлалтын дасаг Эрдэнэт хот 2025 он